За урилгын минь хүлээж авсан Эрдэнэ ахтай маш их баярлалаа. За гэлээ. Одоо хайрлж хүндэлж явдаг хүнтэйгээ бас энэхүү подкастыг хийх болсондоо миний хувьд бол маш их баяртай байгаа. За манай Эрдэнэ ах бол Жисай намаатах салбар байгууллагын үүсгэн байгуулагч, 2019 оны ерөнхийлөгч ийм хүн байгаа. За одоо бол Дөрвөнбөрх академийн бас ерөнхийлөгч үүсгэн байгуулагч гэж явдаг. Тэгээд Жисай намаатах салбар байгууллага бол эртний сайхан гэдэг төсөл хэрэгжүүлдэг. Тэрийг бас та бараг санаач хэлсэн байх тий. Бид нэр тий тэн дээр бид хувийн нэмэр оруулсан байлгүй яах вэ тий. Тэгээ тэр төслийн хүрээнд уг төсөл маань дотроо 4 дид төсөлд хуваагддаг. Уртын дуу, морин хуур, угийн бичиг, монгол бичиг гэсэн ийм 4 дид төсөлд хуваагддаг. Одоо 2024 оноос болохоор Намаад X буюу одоо энэ монгол үг уламжлалыг подкаст хэлбэрээр, влог хэлбэрээр залуучуудаа бас сонирхолтой байдлаар хүргье. Энэ бас бидний орчин үеэ дагаад ингээд хийх ёстой ажлуудын нэг юм байна гэд 2024 онд эхлүүлсэн. За ингээд 2025 оныхоо эхний дугаарыг тантай хийх гэж байна да. За гэлээ. Могоо жил маань удахгүй гарах гэж байна. Тэгээд могоо жил удахгүй гарах, цагаан сар маань одоо удахгүй тохиох гэж байгаа учраас тантай бас энэ цагаан сарын талаар бас энэ таны хийсэн одоо олон жил одоо боловсролын байгууллагад ажиллаа, олон жил судалгааны чиглэлээр ажиллаа. За тэгээд бас олон жил зөвлөх ерхий сайдны зөвлөх хүртэл хийж явсан. Боловсролын тий боловсролын сайдны зөвлөх хийж явсан. Ийм хүний хувьд одоо судалгааны ажлуудад гарч ирж исэн цагаан сарын талаарх их сурвалж одоо ер нь ямар шүү байд юм бэ? Танд бас залуучуудаа сонирхолтой байдлаар хүргэхээр тим их сурвалж байвал одоо бидэд ярьж өгөөч. За тэгээд энэ удаагийнхаа подкаст дөрж оруулж байгаа намаатгийнхаа залуучуудаа за та бүгдэнд талархлаа. Тэгээд одоо элдэв эрдэнэт гэдэг тий модон могоо жил одоо гарах гэж байна. Зөв. Тэгээд тэрэн дотроос миний нэр орсон байхлаа зэндэр бэлгэшээгээд байгаа шүү дээ тий. За тэгээд мэдээж могоо жил бол их тийм сайхан жил гарах нь тодорхой. Хамгийн гол нэг үе үед бас могоо жилүүд нэлээд тийм түүхэн хүмүүс төрж исэн байдаг. Яг судалгаатай холбоотой зүйл одоо өөрөж асуултан дээр тий. Цагаан сартай холбоотой юм түүхэн баримтууд бол он цаг урчаа явах тусмаа тийм бол овор. Том баг. Өөрөөр хэлэх юм бол монголчуудын өөрснийх нь эртнээс авч явсан Монгол өв ухаан дотор Монгол харилцааг байнга авч явж байдаг юм юу гэж байдаг. 35 эрдэм гэж байдаг. Тэр 35 эрдэм дотор талархах эрдэм гэж нэг эрдэм байна. Тэр эрдмийг хэрэгжүүлдэг 3 аргатай. Одоо бид нар амьдрал дээр хэрэгжүүлэхдээ 3 арга хэрэгэлдэг гэсэн үг юм шүү дээ. Тэр 3 арга бол одоо энэ өнөөдрийн бидний цагаан сар, наадам, өөр одоо хорим, найр, хүүхдийн дай хүргээх одоо юу гэдгийг эсхий хийх гэдэг юм уу, булны найр тий, унаг тамгалах тамганы найрч гэдэг юм уу. Энэ зүйлүүд дандаа талархах эрдэм гэдэг дотор багтаж явдаг. Зөв. Тэгээ зэрэг цагаан сар сүүл рүүгээ л ингэж нэлээд явж ирж байгаа цагаан сар болоод дараа нь малчтын цагаан сар болоод одоо түрүүч хуушин засгийн үед бол тэр чинь нэлээд хоригдчихсэн учраас өөр нэр усаар хүмүүс нууж хааж энэ явж исэн байгаа шүү дээ тий. Яг ингэж явж байгаа цагаан сар нь өөрөө яг хоёр тийм том тахилгыг үлдээд байгаа. Эхнийх нь болохоор зэрэг монголчуудын тухайн жилээ ингээд хүн ингээд дүүргээд хүрээд ирлээ шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тухайн жилдээ бид нэр яг юу хийж бүтээв, сурсан зүйл нь юу байна, идээ цагаа ямар хэмжээнд хураав, мал хуугаа хэр хэмжээнд өсгөө, газар нутг нь бүрэн бүтэн байв уу, хүн зон нь инх мэд байна уу гэд энэ олон зүйлүүдийг яах нь дүүрээд тэр жилдээ дүүргэж ийнэ гэсэн үг. Тэгээ энэ дүүргэж байгаагаа тэмдэглэж байгаа нь бид нэр битүүн гэдэг рүү очиод байгаа. Зөв. Тэгээ тэрэн сүүлдээ явж байгаа битүү сар гардагтай холбоотой тэрийгэ бэлэгдээд тэгээ битүү хоолунд идэнэ тэгээд битүүлэх ёс энэ төр гээд. Сүүлийн үед яг залуучууд тэрэн дээр үгэн дээр энэ кирилл бичгээр бичиж байгаа үгэн дээр битүүлэх, битүүрх энэ төр гээд хоёр үгийг хольж утгаад идэг. Битүүрнэ гэдэг нь өөрөө болохоор зэрэг өвчний нэр учраас тэрийгээс дурдж боломгүй. Битүүлэх гэдэг нь болохоор орчин цагт явж байгаа тэрүүний нэг бүтэн жилээ дүүргэж байгаа юм тахилга асуух нь шүү дээ тий. Тэрийг заавал гэртээ байна. Тэр битүүлж байгаа өдрөөр яадаг байх нь. Тухайн жилээ дүгнэх. Тухайн жилээ дүгнэ. Тэгээ оройн нар мандсын дараа битүүлэх ёс гэдэг нь эхэлдэг. Түүнээс өмнө болтой зүй дандаа өмнөх оныхоо одоо тэр хүмүүсийг цэвэрлэхээ дарчлагын ажиллаа тордоод ийм байдлаар үйлдэж яадаг тийм сайхан юм байхгүй юу. Хоёр дахь нөгөө том ойлголт нь болохоор зэрэг дараагийн шинэ жил эхэллээ гингүүт шинэ цагаан сараа угтж чинь гэсэн үг.
Түүхэн цаг үеийнхээ урд бол энэ намар хийгдэжсэн гэдэг яриа байдаг. Тийм ойлголтууд бас бий. Тэгэхээр зэрэг намар юу дүүрдэг юм бэ гэхлээр зэрэг саяын дүүрэгтэй цуг яригдэн шүү дээ. Намар юу дүүрж яана гэхээр зэрэг мал хуун таргалаад хамгийн тархан тэвэрэгтэй очиж байна. Хадлан тижээлээ аваад бүх юмаа бэлтчихэж байна. Өвлжөө бууцсандаа буухад бэлэн болоо. Эдэн шууш, дайн тулаан бүх юмаа зогсоогоод хүн зоноо нэг ингээ нуруу намарж эхэлж штэ тий. Яг энэ үедээ тэмдэглэдэг бас нэг юм тайлах тахилахын ёслол байхгүй. Тэгээд тэр нь дараагийн жил нь эхэлж байна гэд ингээ явдаг байсан. А сүүлдээ яг хавар руу шилжиж ирээд хаврын цагаан сар гэд ингээ явчих. Сарны тоололтой холбоотой юм билээ. Сарны тоолол чинь хавар бар сараар шинэ жил эхэлдэг штэ тий. Тэрнтэй холбоотой юм билээ. За, битүүн гэд ярьлаа тий. Талархах эрдмийн нэг гэдгийгсэн. За тэгвэл та бүр илүү одоо шинэлэх ёсон тий. Одоо эн чинь за битүүлэх бол тухайн жилээ дүүргээд ингээд тухайн жилийнхаа одоо бүх юг дүгнээд тий. Эдээ будаа илбэг энэ гэр орон сайхан цэвэрхэн одоо тухайн гэр бүл одоо сайхан эвтэй найртай ийм байж битүүлэх ёсоо үлдчихлээ тий. За тэгвэл цаашаагаа одоо талархах эрдмийн бас нэг хэлбэр нь одоо шинэлэх ёсон болж штэ нөгөө дараа жилийнхаа шинэ жилийг угтах гэж ойлгоод байгаа тий. Хоорондоо нэг хоногийн зайтай, нэг шөнийн зайтай хоёр тайлга таглаг бол төвөрж штэ тий. Тэгэхээр зэрэг битүүлэх ёсонд бол одоо өнөөдөр ингэдэг. Бид нарт нэг юм байгаад байгаа л да. Заавал битүү хоол идэнэ. Ингийн техниксний тийм цээрлээд байгаа эсвэл энийг ийм байш юу гэж юм яагаад штэ тий. Тэгэхээр зэрэг битүүний өдөр нөгөө эдээ будааны сав суулга байдаг тэр нь дүүрэн болчих. Ус ундаа битүүлээ дүүргээд авчих. Шинийн нэгэндээ чин цар гарчингууд дутуу хөтөө юмтай гарахгүй л гэдэг санаа байна шүү дээ тий. Ингэж яваад байгаа. Тэгээ заавал битүү хоол иддэг энэ гэсэн тийм ойлголт бол байхгүй. Тий. Нэрэж тийм дээ тий. Тэгээд тэр өдөр битүү хоол идэнэ гэдэг одоо хуушур бууц хийгээд ихлээр зэрэг идэр чин дандаа Монгол хоол хүмүүс биш шүү дээ. Харин яг тэгээд байна тий. Чин өөр зүгэл хоол унд яваад шүү дээ. Тэнгүүт нь яг хоньны битүү толгой эрүүг нь зааж задлаагүй битүү толгойд чанж тавьдаг байсан энэ төргээ тийм юмнус бол байж л байдгийг. Эсвэл өвч ууц мууц гэдэг юм. Хамгийн гол нь битүүний өдрөөр тэр жилийн хамгийн гэдэг юу гэдгийг энерги дүүргэж байгаа учраас энергийг жоохон дорой болгох, муу болгох эсвэл таарах энергийг өөрт оруулах тийм зүйлүүдийг л яхна. Хувь хүн өөр дөрөөсөө болон гэр өрх бүл дээрээ тэр хотол айлаараа аймаг тэр яхна бүгдээрээ л ирэх хэрэгтэй. Энерги доош нь онохгүй гэсэн үг байхгүй. Бүгдээр энерги дүүрэн гаргаж цааш байгаа. Дараагийнхаа жилдээ энерги одоо нэг павер нэлээд гарах гэдэг шүү дээ тий. Тэгж гарах гэдэг нь гэсэн үг. Тэрнээс биш ингээ сул энергитэй гарч мараад инглиэрээ зэрэг хүмүүс яхна дараа жил дээр нэг шинэ нараа ухтаад юм уу инээ тэрэ гэхлээр зэрэг дахиад ухтаж энерги чи хоорондоо бие бинийгээ дэмжиж идэг гэдэг байхгүй юу? Эсрэг энергиуд бие бинийгээ дарж идэг, ижил энергиуд хоорондоо яадаг байна. Бие бинийгээ дэмжиж идэг. Түл шинэ сар гарахад миний энерги таарахын байх юм бол яаж гэнэ? Шинэ сар гарахад надад таарах энергиэр надад явах гэдэг ш дэмжигдэх гэдэг шүү дээ. Тэгээ би шинэ сар гарахтаа өөрийгөө бүтэн пүүл яах нь илүү сайхан энерги дүүрэх. За тэгвэл эрдэнэхээ залуучууд сүүлийн үед бас нарга болгоод тий. Заавал одоо нөгөө битүүний орой одоо хүн болгоныг энэ орчлон ертөнцийг нь тойрдог хам бурхан нь ирж харснаа энэ дэр чинь юу вэ нөө? Нэгдүгээрт мүс байна гэж хардаг. Хоёрдугаарт тоос шорооч нь жоохон байгаа юм шүү гэж ингэж шалгадаг гэд. Ингээд бас нөгөө инээ төр болгож тий. Одоо залуусын дунд жок гэж ярьж байгаа. Жок болгож ингэж бас ярьж ийн л та. Энийний талаар та бас дэлгэрүүлж өгөөч. Одоо лам бурхан одоо ингэж яадаг чинь бол ер нь нэг тийм бэлгшээх маягийн бэлгшээлийн одоо нэг юм юу байгаад тах шиг байгаа. Тэгээд одоо эн чинь орчин цагийн энэ хотчлт гэдэг юм чинь өөрөө нөгөө нүүдэлчтэй соёлоосоо ийм одоо ийм өндөр олон давхар байшин барьдаг. Тэр нөгөө мөсөө тавьдаг ийм юм уу чинь жага байхгүй болоод байна л та. Тэгэхээр та энэ бэлэгдлийн тухай битүүний шүн одоо лам бурхан орчлон ертөнцийг тойрдог гэдэг энэ юг одоо бол за нөгөө нэг эртний Грекийн домгууд байна. За эртний Египтийн домгууд байна. Эртний одоо нөгөө Юта домгууд ба шүү дээ. Христийн исламын шашин машинтай энэ бүх домгууд дээр яадаг вэ гэхээр зэрэг шүн орой хурж ирээл ингээл нэг тамга тэмдэг тавиал тэр нь болохоор зэрэг зарим нь аврагдаад зарим нь шитгэгдэл яваад байгаа юм шиг мөлгөр домгууд зөндөө байдаг. Тэгээ зэрэг яг нас сайл хам бурхан хурж ирээд ингээд тодхоор ингээд хурж ирээд ингээд гэрэн дээр ингээд ирж харчаад ингээд явна гэдэг чинь яг адилхан хүний нөгөө итгэл өмшөл зориулж гаргаж ирсэн тийм зүйлээ л гэж миний тухайд бол
харж байгаа. Судалгааны барин 50-ын шинжилгээ нь үүднээс харах юм бол тэн дээр нэг тийм яагаад гэх зүйл байхгүй л те. Яг барин 50-ын бол яалтчгүй тэр энергийг дүүргэх гэж байгаа гэдэг ойлголтууд яг шинжилгаанаар бол байх юм. Тэгэхээр зэрэг ямар нэгэн бурхан хурж ирээд орой ингээд нөгөө тотгон дээр 3 мөс тавьж юу эсвэл энд ингээд ийм харган бутлагыг хавчуулж юу ч гэх юм уу те. Иймэрхүү зүйлүүд бол нөгөө дараагийнхаа үеийн хүүхдүүдэд яг энэ нэг битүүлэх ёстой холбоотой юмыг хадгалж авч явахт нь одоо хоёулын гişг ингээд энерги яриад байх юм хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг нь илүү хялбаршуулсан байдлаар хүүхдүүдэд төс буулгаад тэгэнгүүтээ яах нь ямар нэгэн байдлаар хин нэгэн хурж ирээд бид нар энийг харж идэг юм. Тэгэхээр зэрэг ингэхгүй бол болохгүй юм байна ч гэдэг юм те. Ингээд хариуцлагажуулахад зориулагдсан тийм бэлэгдэл ёсны юм явж байгаа. Тэгээ энийг бол мэдээж нөхөн өөрөө ихтгэл үнэмшлэр авдаг учраас янз янзаар аавна. Одоо хот суурин газар чинээсээ хэллээ тийм үү? Хаана бид нар одоо 3 мөстэй явах вэ? Тэгээд энэ яг хөглөө зэрэг тэр 3 марал одонд ч юм уу ингээд марал буухтай эсвэл гоо маралтай тэр холбогдсон гэж зүйл байдгийг. Энэ бол орчин ертөнцийн хоорондын энергийн энэ битүүний сар битүү болоод одоо бид харагдах байж гэнэ гэсэн үг шүү дээ хаагдаа тийм. Юуны цааталт гарчаад. Тэгэхээр зэрэг чинь өөрөөр хэлэх юм бол бидэнд яаж гэнэ вэ? Энерги маань өөрөө ямар юм төвшөнд очиж ингэж явж гэнэ гэдэг дээр л тэнд нөгөө хуржиж тэр нарны цаана байж байгаа олон одон гаригаас 492 гэдэг үлээ те ийм одон гаригаас нараар дамжиж 7 том энэ одон гэрээр тэр 492 одон гэр юм дэлхийдээ бидэнд дээр хурж ирэхтэй нарны цаанаас хурж ирэхтэй 7 том одон гэрээр дамжиж энэ энерги бидэнд ирдэг гэдэг юм монголчуудын өв ухааны ойлголт байдаг. Тэгэд энэ хүмүүс чинь тэр одон гэрийг тоолоод бүгдийг мэдсэн байна. Яагаад тэндээс энерги ирээд энэ нарны үр цаанаас ирээд байгаа юм бэ штэ гэдэг хүртэл бидний өвдөйцэн мэдээд харсан байгаа шүү дээ тийм. Тэгээ энэ зурхаа мурхааны олон тооны югаар бол нэлээ барин таван батлагддаг гэсэн үг. Тэр ирж байгаа энергитэй холбоотой зүйлийг хүүхдүүдэд алдуулахгүй тулд ямар нэгэн байдлаар нэг тийм амьдралд ойрхон байдлаар ингэж өгөх шаардлага гарч штэ. Тэгэнгүүт тэн дээр тэр мөс тавьж гэдэг юм уу эсвэл одоо орой ингэж хог могоо гаргаж хаяхгүй ус хэцгээ ангихгүй хувц хунар заавал битүү хувц өмсөөрөөч гэдэг юм уу те. Ийм зүйлүүд болохоор дандаа тэр нэг бэлэгдлийн шин чанартай гарч ирж байгаа гэсэн үг. Цаад цаанаа нь ерөөсөө л ингэж ойлгох хэрэгтэй манай залуучууд. Манай залуучууд бүгд айхтар болсон штэ. Бүгд энерги гэдгийг бол мэдчихэж байгаа. Энерги мөнгө гэдгийг мэдчихэж байгаа. Энерги зөвхөн ховрон өөрчлөгдөж яадаг. Энерги өөрийгөө яг нь ижил цэнэгтэй энергиэр баяжуулж хөгжиж яадаг гэдгийг одоо захын хүмүүс мэддэг болсон учраас яг энэ талын ойлголт байхгүй. Одоо бид нар чинь ингээ шинэ юу л 90 мэрингээ тэгэнгүү тэн дээрс нь юу ярьж байгаа вэ? Тэр энерги ирэн гэж яригдаад байна. Тийм л ойлголтууд явж байгаа. Тэр хүмүүст буулгах гэж өгөх гэж. Та нарны тухай ярьлаа шүү дээ. Тий. За одоо битүүлэх явсан сайхан боллоо. Бид ингээ битүүлгээ хийчлээ. Сайхан одоо маргааш өглөө боллоо. Үр цайлаа тий. Үр цайлаа. Нар мандлаа. Хүмүүс өглөө наранд одоо нартайгаа эхэлж зоолгох тий уул усандаа очиж мөргөх иймэрхүү юу хийдэг л дээ. Дүүн ч гэсэн одоо яармах төссөн хөхөд тэгээд байнга л ах нарыгаа дааж багасаал урд уулын одоо дуулынхаа одоо шанган модны дээд ихийн овоо руу гарч өглөө болгон нарыг шинийн нэгний өглөө хардаг ийм бас заншилтай байлаа. Тэгээд яг энэ өглөөний одоо шинийн нэгний өглөөний тэр нарны тухай тэр нартай хүмүүс гарч золгож байгаа тий тэр одоо байдлыг ер нь содор номд юу гэж үгүйсэн байдгийг эсвэл бол одоо яг таны өөрийн бас яг юу ямар байдгийг асуумар санагдлаа л да. За нар бол угаасаа монголчуудын түүхэн тийм нөгөө нэг юу маш том үнэт зүйл. Нарнаас өөрөө эрчим энерги авч бид нар тэр халуун дулааныг мэдэрч ингэж амьдрдаг юм байна гэдгийг ямар ч амьд дэлхийдээ цэнхэр гараг дээр байгаа бүх амьтан мэдэрдэг. Хүн бол энийг маш сайн мэдчихсэн. Нарыг бүр ойрхон авчирсан зүйл нь гал гаргаж авсан. Тэрнтэй адилхан эрчим энерги аваад нь шүү дээ тийм халаадаг, дулаадаг, юу н болгодог. Тэгэхээр зэрэг ингэж байгаа. Монгол өвхөн дотор нарнаас эрчим авдаг, сарнаас авдаг, тэгээд сүүнээс авдаг. Сүү. Ийм гурван зүйл бол ерөөсөө амьд амьтан заавал хүн гэхгүй бүх амьд амьтны юу нэ гэж үздэг байна. Ерөөсөө их эрчим гэж үздэг. Энэ гураас эрчим авдаг. Тэгээд нар сарыг одоо айл эртний нөгөө нэгчний эзэнт гүрдүүд хүртэл өөрснийгөө төрийн сүлдмөлд болгоцсон одоо хүн тэглгүй яг одоо янз одоо миний маш сайн мэдхээр японочууд бол нарыг маш их шүтдэг тий. Тэгэхээр зэрэг эндээс юу хэлж байгаа нөхөр зэрэг тэр шинийн нэгний өглөөний тусч байгаа нар бусад өдрийн өглөөний тусч байгаа нарнаас өөр эрчим энерги ирээд. Урд өдөр нь битүү байж байгаа, битүү сартай байж байгаа. Сартаа ямар нэгэн байдлаар энергийн хувьд яаж чинь гэсэн үг. Хамаагүй
нөгөө гравитац юм хамаагүй багаар хүн дээр тусч шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ өөр мэд юм бэ гэдгийг мэдчихээд шинийн нэгний өглөө шинийн нэгэнд ингийн шүү тэгээ шүү гэдэг юм асууд байцдаг. За нарны энд одоо манай залуучууд өглөө гараад нарандаа ингээд нэг ёслоод нартайгаа золгоод гэж юм тийм үү? Энэ тийм буруу зүйл биш. Энэ бол бас байх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр уул овондоо гараад ингэж явах та дээшээ байгаа нарнаасаа хэдүүл эрчим энерги авч яана гэж байгаа мөртлөө доор байгаа хөрс дэлхийдээ хэдүүлээ хог хаяад янз бүрийн цацаад тэрийг ухаж ивдээд ингэх юм бол нэг гараараа өстө сайхан юм өнгөтэй нөгөө гараараа яаж яана гэсэн үг. Адилхан орчлонгийн юм хорлон хандж яана гэсэн үг шүү дээ. Энийг л бодох хэрэгтэй. Тэгэхээр аль алинд нээлттэйг л хандаал явж байгаа хэрэгтэй. Тэр чинь бид нар газар ихээс эрчим энерги авч байгаа шүү дээ. Энэ манай монголчуудын нэг юмд хэлт их тууширдаг нэг юм гараад ингээд ингэчээр дагаж ингэж яадаг энэ нэг зангийн илэрл юм шүү. Би одоо энэ яг энэ ястаа тасалчлаа. Энэ цаад учир нөхөр зэрэг нэг Монгол өв соёл гэж хүмүүс яриад байдаг. Монгол өв уламжлал гэж ярьдаг. Энэ хоёр юм юунаас гарч ирдэг юм бэ гэд одоо чин цэцэг тарьж байгаа гэж үзэх юм бол бид нар цэцгийг одоо ийм зүйлдээр тарих юм бол урахгүй шүү дээ, тийм. Одоо энэ шалан дээр ингэ тарих юм бол урахгүй. Шилэн дээр тариул урахгүй. Заавал юун дээр цэцгийг тарьж урахгүй. Хөрсөнд. Тэгвэл энэ Монгол соёл, Монгол өв соёл гэдэг зүйл чинь юунаас гарч ирж байгаа гэхлээр зэрэг энэ хөрснөөс гарч ирдэг байхгүй юу? Тийм учиртай. Тэгэхээр зэрэг тэр Монгол соёлыг гаргаж ирээд байгаа зүйл чинь цаана өв ухаан гэж нэг юм байна. Энэ хүн төрлөختөн дайлагын 9 мөрний их болсон бидний энэ Азийн энэ өндөрлөг монголчуудын орсон амьдарч байгаа одоо энэ нутгийг 9 мөрний их гэж үздэг шүү дээ. 9 мөрний ихэнд эзэн суусан хүмүүс л дандаа хүрэн төрлөختөн дээр болсон нөгөө галбуудыг дандаа давж исэн байдаг. Нөгөө мөслөгийн үе. Ингээл янз бүрийн галбуудыг давж исэн байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ 9 мөрний ихнээс өөр газар байгаа хүмүүс энэ дээр яадаг нь үргэлж хорогдох хамаагүй л. Тэсэж гарах чадвар хамаагүй бага байгаад байдаг. Энүүгээр л бидний өвгдээц яаж вэ? Тэр хөх толботоо гэдгээр яг энэ 9 мөрний ихэнд эзэн суугаад энийг давж гараадсан хүмүүс нь дандаа хөх толботоо хүмүүс байгаад байдаг байсныг л хараацсан байхгүй. Тэгээд энэ хөх толботоо хүмүүс гэдэг. Энэ цаана юм байгаа. Тэгэхээр энийг одоо энэ нэвтрүүлгээр ярих юм бол шал өөр юм болоо явчихна. Тэгэхээр зэрэг саяын тэр хилээд байгаа тэр нартай холбоотой энэ зүйлэнд манай залуучууд маань өөрснөө яах нь. Тэр Монгол өв соёлоо тээдлээд яваад байгаа юм шиг мөртлөө цаад юунаас ургаж гарч иж ямар ухаан дээрээс энэ гарч иж байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй болохоор зэрэг л чиний сая хэлж жок болгоод байна. Тэгээд нөгөө чинь туушраал. Тий. Үйлдэл буруу хийгээл. Авчил ингээ ингээд нар маран тахлан гаргуутай нөгөө гэдгийг сүү цагаа идэ өргөж гэнэ гэдэг авчил тэр сүүр чинь өөрөө хүн зориулагдсан амьд амьтан зориулагдсан болохоос байгаль руу буцаад цацгах зориулагдсан биш байхгүй да. Тийм учиртай. Одоо сүү цацгаас гадна одоо чинь уул ус гэдэг чинь юу юм? Усны их байдаг. Гэтэл бидний өвгдөөц том одоо энэ үзэл баримтлалаа шүү мөлсүү гэж. Тэр мөлсүү дотор нэг 950 мөлсүү байдаг Монгол ухаан дотор. Тэр 950 мөлсүүгийн нэг нь усны ихийг цэвэр тунгалаг байлгах мөлсүүтэй гэж хэлээд өгсөн. Тэр чинь юу гэсэн үг юм? Усны их үе уулыг энэ модыг бид нар яах ёстой вэ? Хүндэхгүй байх ёстой байхгүй. Тэр нь бохирдуулахгүй. Тэгээд одоо баг өвөмөгөөсөө та нар ингээд сурсчихсан дээ. Булгийн ихэнд яах нь сүү битгий тусаа. Цус болохгүй шүү. Булгийн ихэнд тархины чулуу хөлгөж болохгүй шүү гэж шүү дээ, тий. Эн чинь өөрөө тэрийг хэлээд байгаа. Гэтэл энэ цэвэр усны ундрагын их чинь ууланд байдаг байхад уулан дээр гаргаад хэдүүлээ сүү өргөд өгнө гэдэг чинь яаж байгаа. Өргөсөн сүү нарлуу очихгүй тодорхой шүү дээ. Энд буцаад буу шүү дээ. Одоо чинь ах нь бол яадаг хан ууланд гараад сүү мөргөдөггүй. Ерөөсөө өрөхгүй. Хэрвээ сүү ээж байгаа цай гэх юм бол тэрг өөрснөө явсан хүмүүс нь хуваат сайхан халуун нар нэг ууж хувааж хүртчихэл яана. Тэрнээс биш өргөж барих юм бол тэр хөрсөн дээр буугаад хадан дээр буугаа модон дээр буугасныхын дараа тэнд байж байгаа хулган зурм шувуу ямар нэг амьц түүгээд идчих боломжтой тийм зүйлийг л өргөн үхээс биш. Доошо газрын хөрсөнд тургамлын өнцөнд нөгөө сүү цус шингээр тийм зүйлийг бол өргөхгүй. Бид нар дээр үсэ тийм байгаагүй гэсэн. Орчин цагт саяын чиний хэлдгээр нөгөөтг нь яаж байна. Нөгөө өв ухаанаа мэдхгүйгээр дээрээс нь соёлыг янз янзаар хувиргаж авч явсаргаад тийм хүмүүс гарч ирчихэд байх. Гарч ирчихэд. Зөв. Түрүүн хоёлаа бас ярьлаа шүү дээ. Цагаан сарын эдээ ундааны талаар тий. Одоо монголчууд чинь нэг одоо өндөр настай хүн болвол одоо хэвийн боовыг тэдүү үеэр тавина гэж нэг юм ярьдаг тий. За тэгэл одоо том ууц тавина. Ингээд энэ яг ингээд цаанаасаа ингээд одоо ингээд бодохоор бол цаанаасаа ингээд яг за ингээд арнасаа юм байна гэдэг ингээд заагаад өгсөн юм бол байхгүй юм шиг санагддаг. Яг
ерөнхий юм нь юу вэ гэхээр яг энэ одоо эдээ ундаан одоо дүүрэн бэлэгдэлтэй ийм байна гэж үздэг. Энэ цагаан сарын уул боовны уламжлал ер нь хэдий оноос хойш Монголд ер нь юу асан юм бэ? Тэрний талаар танд мэдээлэл бий юу? Монгол өв ухааны ойлголтууд дээр юм байна. Нүүдлийн соёл иргэншлийг авч явж байгаа хүмүүс угаасаа дэлхийд дахныг өнөөдөр яаж гэнэ энэ байгаль экологийн тэнцвэрийг хадгалж байгаа хүмүүс чинь нүүдлийн соёл иргэншлийн хүмүүс. Өнөөдөр дэлхийд хоёрхан улс үлдэж байна. Кыргызстан, Монгол гэсэн хоёр улс үлдэж байна. Кыргызстанд би 2002 онд Кыргызстанд очиж боловсролын нэг форумд оролцоод ирсэн. Дахиад бид нар өөрсдөө тэгжилээ. Бид нар бол нүүдлийн соёл иргэншлийг алдчихлаа. Алдчихлаа гэж хэлсэн. Манай Монголд бол одоо байгаад байна. Өнөөдөр бол 941 мянган өрх байна. Энээс нь 270 байна уу да. Мянган өрх нь малчин, малчин гэсэн өрхүүд байгаад байгаа. Тэгээ энэ хүмүүс одоо яаж нүүдлийн соёл иргэншлийг одоо өөрсдөө мэдхгүйгээр яаж явна гэсэн үг. Тээж явна. Хадгалж хамгаалж явж байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг одоо суурин соёл иргэншлийн үед авнирж байгаа бид нар болохоор яг тэднийг маш их дэмжиж ингэж орчих хэрэгтэй юм билээ л дээ. Тэгээд саяын чиний тэр хэлж байгаа эдээ бодоотой холбоотой зүйл чинь өөрөө яах вэ зэрэг энэ тайлга тахилгатай холбоотой ийм зүйл явахлаа зэрэг нөгөөтгөн дээр ийм төрлийн эдээ ундаанууд гэж өөрснийхөө нөгөө тармил тий ийм зүйлүүд. Ургамал тармил тийм зүйлүүд. Ургамал гэхэлээ байгалиасаа ургаж яах гэсэн үг шүү дээ. Тармил гэхэлээ хүний гараа ороод өөрөө тарж дахиж ингэж арбижуулж байгаа зүйлэр гэсэн үг шүү дээ. Энэ зүйлээсээ гэдэг 5 зүйлийн үр тариа. За тэгээд өөрснийгөө өсгсөн байгаа, үржүүлсэн байгаа мал хуу, мах шүүс. Дахиад энэ 5 зүйлийн тэгээ 5 зүйлийн ундаа гэд. Ингээд 5 гэсэн ийм зүйлүүд яригддаг. Энэ монголчуудын нүүдлийн соёл иргэншил дотор байдаг нэг 90 цэвэр өв гэдэг дотор бас орж иж явдаг зүйл. За энэ 90 цэвэр өвийн талаар ярих юм бол дараа нь өөр юугаар хэлбэл ярьж байгаа. Энэгээр бол угаасаа барахгүй. Тэгэхээр зэрэг саяын тэр хэлж байгаа 5 төрлийн тармил үр гэдэг дотор ч одоо тариа будааг ороод ирж байгаа тест. Эднэрийг оролцуулсан зүйлийг л аль болохоор хүмүүсээ ширээ эдээ будаага ингэ дүүр гэж ингэ тавихлаараа зэрэг л нөгөөтгөө сүулдийнх нь тариа чирээг тавигдаагүй. Нөгөөт нь мунтаглагдаад гурил болоо тэвэнгүүтээ нөгөөтгөр гой боорцог хариун шариунгаа ингэ чайгаараад ингэ тавьдаг болсон л өнөө үед л яаж нөгөө ул боо гэж ярьдаг те. Тэгээ тэрэндүү шилжиж ирж байна л гэсэн санаа. Тэрийг хідэн үеэр тавих вэ гэдэг бол бас сүулдэ бэлэгдэлтэй. Өөрөлдөө би өөрөө тэдэн үеэ үзэж одоо гэж амьдарч байгаа юм хөөн гэдэг утгаараа би одоо 5 үеэ үзэж байгаа бол 5 үеэр идээгээ засна. Би 3 үеэ үзэж бол 3 үеэр идээгээ засна гэд Ахмад болоод дараагийнхаа залуу балчир үеэ үзэх тусмаа яадаг байх юм. Эдээний өндөр ингэж өгсөж идэг ийм ойлголт ер нь бол байсан. Одоо болохоор зэрэг энэ дээр яаж гэнэ насных нь юуг нь харж байгаа тэдээр энэ тэргээ арай нэг жоохон өөр юм яваад байгаа. Энэ дундуур нөгөө олон шашин Монголын өв ухаан руу орж ирсэн тийм нэг одоо нөлөөллүүд байгаа шүү дээ тий. Тэрнээс хамаарсан зүйлүүд байгаа. За уул бов гэдэг тэрийг бол хавсаач гэж ярьдаг, нутаг болгонд өөр ингэж ярьдаг. Эдээ ундаага засахтаа бид нар яадаг монголчууд ингээ хамгийн бүх бат байдлаар засдаг. Хамгийн бүх батлаа. Тэр ихтгэл тэр чигээр ингээд юмар боогоод тэгээ морин дээр ганцгалчхад тэр нь өрөөтэй чигээр л байждаг. Одоо та нар мэдэн дээ ингээ жинтэй гэдэг юм уу нөгөө айл нүүж яхад идээ тосоол ингээ авиж явах чинь хүн тэр чинь хол газраас мортойгоо ганцгалаад очиж байгаа шүү дээ. Тэгэл буулгаал ингээ яхад нөгөөдг нь идээ бариатай чигээр байдаг. Бариатай чигээрээ байлгахын тулд одорчин цагаар бол барилгын хундам их сайн байх юм бол суур сайн байх юм бол яах нь вэ? Тийм байна тий. Тэн дээр ингээд тэр чинь хөдөлгөөн бүх бат болно шүү дээ. Тэрэн шиг хамгийн доор нь уллуулж хийж байгаа энэ зүйл дээрээс л тэр ул боо гэдэг ойлголт гарч ирж байгаа байхгүй юу? За одоо ингэнэ яхаа. Ер нь бол дүүн цагаан сартай холбоотой янз янзын асуултууд бэлдэж ирсэн. За. За одоо яг асуултуудаа яриад тахад одоо манай подкаст бол илүү бүр юм нэг юм аль биесны би яг тань асуугаад танаас шууд хариултаа сонсдог гэдэг ийм хэлбэр рүү орох гээд байна. Тэгэхээр хоёулаа одоо ингэнэ. Би бас их цагаан сарын олон паянтай хүн өөрөө. За. Тэгээд таныг бас ер нь одоо би бол танаас олон дүү хүн. Тийм учраас одоо таны үеийнхэн одоо таны одоо найз нөхөд хаан цагаан сар хүүхэд нас ч юм уу хаан өнгөрөв. Хаан цагаан сар тэмдэглэв. За тэгээд цагаан сартай холбоотой бас нэг юм сонирхолтой юмнууд дүүнэртээ бас хэлж өгөөч. Би бас өөрийнхөө нэгийг ярих гэдэг бас бэлдээд ирсэн. За. За чамайг ингэж асуунгуч санаанд орж байгаа нь 3 юм байна. Доош товчхоо хэл. Би өөрөө Хөвсгөл аймгийн Аруулаг сумын юм уу хүн. Тий. Тэгээд мөрөн Хөвсгөл аймгийн төв мөрөн хоттой бол сургууль соёлоо төгсөж ингэж Эрдмийн гараал руу явсан юм л дээ. Тэгэд
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын урд дүр ингээд Дэлгэр мөрөнгө гол урсаж байгаа. Тэгж байгаа. Дэлгэр мөрөн голыг цаашаа өгсөд нэг 20 км явангууд Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын Туяа барь гэдэг гэж байдаг. За. Одоо нөгөө буган хөшөөтэй тэр нь алдартай газруудын нэг. Тэр Туяа барь гэдэг авах хичэд очиж золгодог байл. Тэр хамгийн их тийм дурсгалтай. Одоо тэгэхээр чин таны хүүхд насаа өнгөрөөж байгаа одоо тэр гэрээс чин бас нэг 20 гаруй км явахад байсан. Тэгээ тэрэнд аавынхаа машин унаанд цуугаад ингээ бүгдээр явах нь шүү дээ. Авах хичээх рүүгээ. За очиж золгочод хамгийн гол нь тэнд явах очиж цагаан сараар золгоод байгаад нь тийм гоёнд бас биш байгаа. Юундаа өгөхөр зэрэг золгод дуусчаад тэгээ нөх хөлдөө нэг канки тишүүрээ углаад тэгээ буцаад мөрөнгийн төр рүүгээ ингээ уруудаад ингээ гол дээгүүр ингээ бүсэн дээгүүр явдаг байхгүй юу? Тэр нэг сайхан. За мэдээж авах ихтэй очоод золгоод тий манай авах их очлоо тэр ингээ жоохон багт нэг цэнхэр тавтын дэвсгэрт дандаа бэлгэнд өгдөг. Тийм ихч байсан. Одоо ч гэсэн байгаа л да их тух 85 6 хүрж байгаа одоо буурал байж. Яг зөв нэг тийм дурсамж байна. Цагаан сарын үйл явдлыг далимдуулж нөгөө дуртай зүйлээ ихэд тишүүрээр болгох гэдэг шүү дээ. Зөв. За хоёрдугаарт нь болохоор зэрэг цагаан сараар маш их тэвг өшгөлдөг байлаа. Тэвг мэдэн тий. Хөлөөр ингэж шил тоглодог тий. За энэ тэвгийг бол ер нь цагаан сарын шинийн нэгэн болоод одоо битүүн чинь урд өдрөн жоохон салхи хуйхнаал нэг жоохон тэнгэр хангаа ингэжсэн яг шинийн нэгний нар үзэл хангаа дэлхий өөрчлөгдөж байгаа юм шиг ингээд тийм байдаг шүү дээ тий. Нэг бол пүнкчдэг нэг бол налаачдаг байхгүй. Тий. Яг тэр үед өвлжөө бууцны араар гараад вайшин машингийн араар гарч байгаад ирсэн хүү айлын хүүхдүүдтэй тэв гიშгэлж байна. Их гоё. Тэгэл байс гэж байгаа л дуудвал. Дараагийн нэг ойлголт нь болохоор зэрэг хотод оюутан болж орж ирвэ. Хөдөө чин цагаан сарын нэг гоё нэг айлдаа очичоод за одоо гарыг гэдэггүй. Сайхан бууз хуушураа идэ, бууз муузаа идээд ингээд цай цуугаа ингэчээд за одоо бүгдээрээ идэ бороо ширээгээд занзалж хагаад тоглодог. Нөгөө даалууга тоглоно. Хорлоо тоглоно. Хорл мэдэн те 60 юутай даалууч бас тийм шүү дээ. Дахиад үүчүүр байна. Монгол хүзэр. Үүчүүр гэж цаасаар хийсэн юм дээр бүгд амтны зурагтай юм харцгын нисгэн энтер гэж тоглодог тийм. Тийм байна. Тий. За тэгээд мэдхгүй юм. Тий. За тэгээд ийм зүйлүүд байна. За мэдээ шагааны маш олон төрлийн тоглоомнууд. Тэгээ хөөрхөн хөлөг тоглоомуд бас байна. За мэлхийн өрх бол угаасаа ойлгомжтой. Хамгийн чухал тоглоомуудын нэг байдаг. За тэг унаг гүү саах унаг уях гэдэг юм тоглоомууд байж байна. За холбох гэдэг хаамгаан тэмээ ботголуулна гэдэг бэлзэг наслна гэдэг тий. За одоо ингээд морууд маруулдуулна гэдэг бүр зөндөө олон тоглоомууд байж байна. Тэгээ энэ бүх тоглоомуудыг айлын хүүхдүүдтэй ирсэн хүмүүстэй та ялангуяа том хүмүүсийн дотор орж тоглох их гоё. Маш их сурч идэг. За ийм байдаг. Тэгэл хотод оюутан болоод ороод ирвэ. За тэгсэн чинь манай хотод миний одоо наг зэмиг их маань ээж маань ээж энэ одоо өгш аавих маань энд байдаг байх байсан шүү дээ. За тэгсэн чинь тэдний дээр оюутан болоод ороод ирсэн чинь цагаан сараар үйлчлэгийн албан томилогдож байгаа. Зөв. За тэгэл яг нөгөө хөдөө зологдог шигээ бодоол за автобусаараа хүн бууж байгаа юм чинь тэд нар чинь тий. Тэгэл орж ирэл бүгдээрээс хоолунд болоод ингээл фижигчээсээ бэлгэсэлт болоод тэгснээл юу болсон чинь за одоо дараагийнхаа айл руу одоо буузаа чана гэж хэлээд одоо бид хөдлөх боллоо гэд тэгээ хөдлөө гэсэн чинь би нөгөө тоглондоо хүлээж зүүн чинь гайхаад за энэ айлд яарч байгаа юм бэ. За дараагийнх нь орж ирлээ дахиад тоглоно гэж бодоод биш нэг тоглох юм бэлдээд нь шүү дээ тий. Тэгсэн чинь байдгүй бэлгэсэлт өгөөл ингээл дахиад гараа явуулсан. Тэгээ эхний цагаан сарыг ингэж өшөөж хажууд гал тоогон дээр ажиллаж өнгөрөөч. Тэгээ сүулт нь хэлжсэн. Хотын хүмүүс чинь ямар сонин цагаан сар тэмдэглэдэг юм бэ? Ерөөсө тоглолтгүй юм байх юм. Айл л хийсээд идэв юм байна. Хөдөө бол нэг айл хэсгэл гэж ярьдаг шүү дээ. Цагаан сар чинь өөрийнх нь тайлаг тахлах гэж хэлсэн шүү дээ тэр бахан тий. Тийм учраас энэ дэр тоглоом, наадам, тэр хүмүүсийн юу сурсан барьснаа ингэж танилцуулаад хамгийн гол нь цагаан сарын чинь нэг тийм гоё бэлэгдэл нь тэр жил тэдний овог дотор, тэдний ураг төрөл дотор, тэдний удам дотор ямар шин өрхүүд үсвэ. Өрх нөгөө сум тэлж өрх үсэж сум тэлнэ гэж үг гэдэг шүү дээ тий. Яг тэр шиг өрх үсэж овог тэлвэ гэдгийг хамгийн өндөр настайгаас эхлээ хүмүүст авчирч ингэж тэд чинь баг болчрыг танилцуулдаг юм хамгийн чухал нь эндээ байгаа байхгүй. Яг тэр ойлголт явж байгаа. Тэгээд шинээр мэдлсэн хүүхдүүд хин юм байна. Тэгээ хамгийн ахмад настай хүн нөгөө хүүхд чинь зориул яадаг нь нөгөөтэй алгын дээш нь харуулдаг. Өөрөөр хэлбэл ганц мэлаж шүү дээ тий. За ийм зүйлүүд явагддаг. Тэрнээс хүн болгонд бэлэг өгнө гэсэн ойлголт байхгүй л да. Хүн болгонд мөнгө байна. Тэр ихтэй Монгол өвөө хаан дотор жоохон юу хэлчихэд өвгөддөө настай хүмүүстэй тумбаа гэдэг зүйлийг өгөөд ирэх юм бол өвгөд аяндаа яадаг юм аа. Одоо нэг өсөндөө энэ улс үндэстэн өөрөө
мөхөх үндсэн суурь нь настай хүмүүстэй томбоо бэлгэлэх гэж ярьдаг. Томбоо гэдэг нь өвгөн монгол хөр мөнгө байхгүй. За Тийм үртийн нэр нь тэр 13 дугаар зууны үед нэрлэгдсэн нэр нь томбоо гэдэг нь мөнгө хэлж байгаа. Тэгээ Чингис хаан бүр ингэсэн байдаг шүү дээ. Би их засгийг жаягалчлаа. Евразийг амар амгалан болголоо одоо Пакс Монголика гэдгийг хийж чадлаа гэдгийг хэлж байгаа. За тийм нэг зүйлийг л би жаягалж чадсангүй. Тэр миний их Монгол байгуулсан их Монгол улсын дараагийн 5-600 жилийн дөрөөл яг эннээс болохоор болчлоо гэдгийг тарихаар тооцсон байдаг байхгүй. Тэгээ хажуудаа байж байгаа долоодоо гэдэг хүнд эрдэмтэн хүндээ яасан байх. За гэж тэрийг хэлсэн байдаг. Тэгээд тэрэн сүүлд мөнх хааны хаан ширээн суух үед тэр нь хилэгдэж тэр хилмэл литр дотор тэмдэглэгдсэн байдаг л да. Тэгээ тэр нь юу байсан бэ гэсэн чинь харамсах эрдмэ хэрэгжилж байгаа шүү дээ. Чингис хаан. Гэсэн чинь би ард иргэдэд их засгийг жаягалж ингэж амар амгалан болгочоод цаашид ингэж амьдрахад нь томбоо гэдэг зүйлтэй яаж харилцах вэ гэдэг ухааныг жаягалж үлдээж чадсангүй. Өөрөөр мөнгөтэй яаж харилцах гэдэг ухааныг бид нэр зааж үлдээж чадсангүй. Энэ бол одоо тун асуудал боллоо гэдгийг л хүн ойлгосон байдаг. Тэгээ тэрнээс хойш дандаа мөнгөтэй холбоотой асуудлуудаас болоод эрх мэдэл баян тархан гэдэг юмс бол монголчууд дандаа ингэсэн байдаг. Тэгэхээр богд эзэн Чингис хааны тэр айхтар тооцооллогоос те 5-600 жилийн Монголын дөрөөлт гэж тооцсон байдаг шүү дээ. Тэгээ зэрэг энтэй адилхан хөгшөд өвгөддөө настай хүмүүстэй мөнгө бариад эхлэхээр зэрэг энэ өөрөө яадаг байна. Хүмүүсийн ухамсарт нь. Дараагийн залуу үеийн нь болохоор зэрэг настай хүмүүстэй очиод ингэж олохдоо би мөнгө барих хэрэгтэй байна заавал. Ингээд яаж яа нөгөө хүмүүсийн ухамсар ёс суртахуунд нь нөлөөлөд эхэлж байгаа байхгүй. Ингэж нөгөө үндэстэн чи өөрөө нэг гуйвдаг, дайвдаг, хөгжлийн хувьд дөрөйтдөг зүйл нь иймнээс болж идэг. Мөнгө гэдэг чи өөрөө бүх юмний ихэнд байж болдоггүй зүйл л дээ. Бүгийн ихэнд тэглгүй яхаа. Эсвэл сонсож байгаагүй зүйл. Ийм зүйлүүд байна. Тэгээд тэр түрүүний тэр цагаан сараар ирж байгаа хүмүүс маань өөрөө яаж гэнэ? Хот хөдөөд өөр байдлаар золгоод нэг газар нь бол хүн айл амтар дөнгөж орон гараа явж байгаа. Нөгөөх нь бол яг тэр нэг яг нөгөө нэг шиний нэгэндээ золгоно гэдэг тэр тайлга тахилгын ажлыг яг тэр чигээр бүрэн дүүрэн хийгээд тэгээд 10 хоног энэ золгоно шүү дээ. Одоо сая засгийн газар хуралдаад 7 хоног золгохор болгоч бид нарыг. Оройн хийж байгаа шиг байна тий. За миний хувьд бол цагаан сартай холбоотой их олон гоё дурсамжууд бас байдаг. Тэгээд инээдтэй ч дурсамжууд байдаг. Надад нэг юм олон их орж ирсэн. Тэгээд 2 болчлоо. За. Тэр нь яасан бэ гэхээр яг хоо нөгөө жоохон хөвгт байсан гадуур тоглоно. Яваад явж орж ирж байгаад гэртээ яваад ороод ирсэн чинь нэг сайхан хоньны мах байна. За ингээд ширээн дээр тавьчихсан. Тэг яг тэ нөгөө жоохон гадуур тэнцсэн хүн чинь одоо гөөлсгөөс гадна одоо жоохон айштэй. Гадуур тэнлээгээд айшлуулна тий. Нэг их сайхан хүн болоод эвдээ тавьсан чинь одоо өвөөгийнхөө ууцыг эвдээ тавьсан байсан нэг тийм дүүх байна одоо. За тэгээд надаас одоо нэг сайхан тэр жил 2 ууц авсан байдгийн. За. Одоо жоохон чинь бол одоо ажилтаа хүн болох гэж тэгэж ажилтаа хүн байна. Тий. Тэгээд нөгөө онныхаа ахыг эвдээ тавьсан чинь тэр жилийнх нь ууцаа гаргаж ирээд одоо тэр чинь ууц болгож эвдэхэд бас ондоо юм биш тийм учраас тэрийг хийх гээд гаргаж ирээд тавьсан байхыг энэ би тавьж ороод эвдээ хийсэн. Ийм тохиолдол байна. Гисгээ тавьсан байх. Тий, гисгээ тавьсан байхад нь. За тэгээд хүүхд байхад чинь гудамныхаа айлаар би яармагт өссөн гэдэг тэр байлсан. Тий. Тэгээ яармгийн эцтэр өссөн гудамныхаа ер нь бүх айлаар орно шүү. Тэгээ тандгүй айл гэж байхгүй угаасаа тэнд өссөн хар багасаа яасан болохоор чинь. Тэгээ нэг айл одоо манай яг хажуутлын айл их олоолаа да. Хашаанда 5-6 байшин ингээд амьдардаг. Нэг бүлээрээ амьдардаг одоо энэ сүлүү говьлтаа гаралтай юм хүмүүс. Баруун аймгийн. Тэгээ Баруун аймгийн. Тэгээд хоорондоо золгоогүй байхад нь би юу орчдөг байсан. Тэгээд бас их сонин штэ. Айгу гоё гэх юм уу. Надад их юм гоё сэтгэл төрдөг. Өө манай насаа ороод ирлээ. Дээшээс үү гэд хоорондоо золгоогүй байхад л тэгэл тэгээд сампл гээд имээ байсан. Одоо манай яг хөрш имээ. Тэгэл надад их сайн. Би чи хаяа нэг усмсын зөөгөөд өгчин. Тэгэл хүү манай насаа ороод ирлээ. Дээшээс үү гэл ингээл айлыг золгоогүй байхад нь явж ороод бэлэг авчдаг л тийм л хөхтэй байлаа. Цагаан сартаа бол эртэж Монгол байж тээ. Тэгээ сандаач биш тэр нэг бэлгэндээ л одоо хүүхэд байсан юм болохоор тэгэл явж ороод 6 настай 7 настай тийм л хүүхэд одоо тэг нэг тийм сайхан дурсамжууд байна. Зөв цагаан сартаа холбоотой. Гоё.
Тэгэл яг одоо бол ингээд айлын өрхийн тэргүүн болсон. Одоо аль болох энэ ёс заншил одоо юугээ яг тэр нэг цаад ухааныг олох гэж те тэр цаад одоо чанарууд бидрэх гэж ингэж л бодож явдаг даа дүүн. Тэр утгаараа ч одоо тантай ингэж одоо яриа өрнүүлж энийгээ бас ингэ баримтжуулж тэгээ энийгээ бас хүмүүст үзээсээд энэ дотор одоо жишээ нь одоо би ингээд мэдгүй зүйлс та маш их ярьлаа сая бол. За яг одоо ийм байдаг. За тэгээд бас миний тэр бодож явсан тэр эргэлзээ одоо юу юм бол доо гэж энэ бодож явсан зүйлийг бас нэг талд нь гаргаж өгсөн янз янзын юмнууд ярьж байна. За ярилцлага маань маш гоё болж байна. Тэгээд одоо манай салбар байгууллагын залуучууд ч гэсэн яг энэ цагаан сарын талаар яг энэ юугээ Монгол өв уламжлаа ер нь яг энэ боддоор нь тий мэддэг тэрийг гоё үнэлдэг байгаасаа гэж хүсэж байна. Дараагийн асуулт маань болохоор ийм яхаа. Одоо шиний 1 2 3 гэд ингээд ярьдаг шүү дээ тий. Шиний 8-ны энэ нэг хурал ном хурах, шиний 8-ндаа тэр жилийн заслаа хийлгэх багтаад ахтар ажил байна шүү дээ тий. За яг би бол бас жоохон сүсэг бишрэл муу. Тэгтээ бас ингээд эмээ өвгөхөнд иргэд өссөн хүний хувьд бол бас нэг засал номоо хийлгэж гэсэн эмээтэй л байдаг. Энийний нэг цаад учрыг бас залуучуудаа та нэг хож ойлгож хэлэх тийм юу байна уу? Боломж байна уу тий? Түрүүний ярьсан энергитэй л холбоотой зүйл. Яг тэр шиний 8-нд шиний 15-нд багтаа засал хий эмэгтэй хүмүүс нь болохоор зэрэг жил гарахаас өмнө өгтөд заслаа хийлгдэг гээл эрэгтэйчүүд нь жил гарсныхаа дараа заслаа хийлгдэг гээл иймэрхүү янз янзын зүйлүүд бий л дээ. Энэ бол бурхны шашин Монголд орж ирснээс хойшлгүй юм байна шүү дээ. Тэрнээс өмнө тийм байхгүй шүү дээ. Засал басал хийх гэдэг ойлголт тийм байхгүй. Яг л зэрэг хангаад дэлхийдээ гаргаад өөрийнхөө оршин амьдарч байгаа орон зай уул устайгаа энерги нэгтгэжлээ зэрэг тийм засаад ах юм байна. Тийм. Одоо чинь хань ихэд бол зүг мүг гаргана, мөр гаргана, засал ном хэлгэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Би бас тийм л дээ. Тэгээ залуучууд бол яг энэ чинь нөгөө нэг бүрэн гүйц цаад ухаан нь барьж авахгүй болохоор зэрэг янз янзаар нөгөөдгий чинь буруу зөрүү хийгээ тэгээ нөгөөс болоод сэтгэл санаанд нь янз бүрийн сэв суугаад байх юм бол хэцүү шүү дээ. Одоо энэ байрны айлууд чинь мөр гаргадаг би ерөөсөй ойлгохгүй. Тэгээ мөр гаргахтай холбоотой зүйл бол тийм байна. Харин нөгөө түрүүний энерги дүүрэг хүний амьдралын энерги дүүрдэгтэй холбоотойгоор юу гэхээр зэрэг нэг тухайн жил шувтарч जैन тийм үү? Эсвэл жил орж जैन гэж ярьдаг. Энэ дээр болтой зэрэг тухайн хүний өөрийнх нь нэг биенийх нь ир нэг 9 квен гэдэг нэг ойлголт байдгийг. Хүн өөрлөгөө юу оруулж जैन? Түүгээрээ хүн нөгөө энерги баяжуулж идэг. Хүн өөрөөсөө юу гаргаж जैन? Нөгөө яриагаараа, хараагаараа, биеэрээ, үйллээрээ, үгээрээ өөрийнхөө бүтээлээр юу гаргаж जैन? Тэр нь өөрөө зөв юм гаргаж जैन, буруу юм гаргаж जैन гэдэг нь хүн анх өөртөө юу оруулж байгаагаас хамаардаг байхгүй юу? Юу идэж जैन? Юу сонсож जैन? Юу харж जैन? Тэгээ юу биеэрээ мэдэрж जैन? Тэрний самарч хүн өөрлөгөө юу оруулж जैन гэдэг. Тэгээ энэ өөртөө юу оруулж, өөрөөсөө юу гаргаж जैन гэдгийг зохицуулдаг нь өв Монгол ухаан, эртний ухаанд 9 квен гэж ойлголт байдаг байхгүй. Тэгээ энийг шарын шашин боддын энэ юу орж ирсэнээс хойш нөгөөдгий чинь хүний хүсэл мөсөл 9 хүсэл мөсөлөнтэй гэдэг ингээ арай өөр болгоод ингээ одоо нэг осондоо ядгийг хөрвүүлээд ингээ шал өөр болгоод аваа явцсан бий л дээ. Шашныхаа ойлголтыг хүмүүс өгөхийн тулд тэднэрт хамгийн ойрхон тийм сонсогдож байгаагаар ингээл өгдгөл тийм одоо юу штэ тэр чи одоо нэг бас нэлээд тийм арга. Тэгэхээр тэр 9 квен гэдэг юм өөрөө дутуу байгаад байна уу, дүүрэн байгаад байна уу, орцоо удирдах чадж гэнэ үгүй вэ гэдгээс хамаарат энергийн бүрэн болсон хэсгээс хамаарч тэрнийх нь хүнийг зарим тань гимтж гэмтчих гэдэг. Одоо нэг нэг жоохон хөлөглөө гимтээч гэл эсвэл нэг ингэчих гэл те. Энэ зүйлтэй энергитэй холбоотой. Тэрнээс биш янз бүрийн нөгөө сэтгарт бурхан багшин хэлсэн үг байдаг үстэй те. Өөрөөр хэлэх юм бол сайн цаг гэж ойлголт байдаг юм аа. Сайн өдөр муу өдөр гэж ойлголт байдаг юм аа. Тэр хүний өөрийнх нь тэр дотроосоо бодоод өөрөөсөө нэг квен зүгээрээ юу гаргаж чинь тэр нь өөрөө зөвл байх юм бол тэнд бүх цаг бүх өдөр бүх бүч угаасаа сайн байдаг юм аа. Хэрвээ өөрөө нөгөө нэг квен зүгөө удирдах чадахгүй өөрөөсөө муу юм гаргаад муу энерги бусдад өгөх юм бол мэдээж надад би өөрөө муу энерги гаргаад их юм бол хүний муу энерги л той татагдчих шүү дээ. Тэгэхээр зэрэг чинь тэр нь өөрөө нөгөө хүнд эргэлтлээрээ зэрэг л нэг гэмтэл мэмтэл болж энтер ингэж бучих гэдэг ерөөсөө байдаг л да. Энэ зөвхөн энергийн л асуудал. Тэгээ тэр нь өөрөө бие дээр л илэрж ийн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор тэр шиний 8-ч тэг явна нэг өдөр заслан маслын дээр гэдэг дараах нэг хийдэг. Бурхны шашинтай энийг итгэл өмс болгоод явж байгаа хүмүүс маань тэрийг өөрийнхөө үнэс зүйл итгэл өмс болгоод аваад явах нь угаасаа нээлттэй шүү дээ. Тийм нээлттэй. Хамгийн бүх хүнийг тийм байгаараа гэж ингэж шахах чинь өөрөө жоох асуудал та. Тий.
За цагаан сар маань удахгүй болгож байгаа учраас хоёулаа ерөнхийдөө Виторийн ярилцлага бол цагаан сар л байгаа бас яваад байна тийм. Та ярианыхаа эхэнд хэлжсэн одоо энэ Монгол энэ баяр уламжлал ингэ залуучууд яах нь ер нь зөвөө наадам тий. За унаг тамганы ёсон тэгээд ингэ ярьлаа шүү дээ тий. За би бол танаас одоо яг дараагийн бидний одоо энэ 25 оны подкаст чинь ер нь бол ингээд цаашаа үргэлжлээд явах юм. За. Тэгэхээр за энэний нэг зөв чигийг хэлж өгөөч та. Одоо наматик буюу одоо энэ нүүдэлчдийн өв соёлоо хамгаалъя, одоо өв соёлоо түгээн дэлгэрүүлэе гэсэн энэ зорилготой ийм үнэт зүйлтэй энэ салбарын хувьд. За өнөөдөр бол ингээд цагаан сартай холбоотой подкаст хийж штэ хоёул. За цагаан сар гэлтгүүгээр ер нь бол Монголын өв уламжлалын талаар тий. За янз янзын сэдв рүү орж ийн хоёлаа. Тэгэхээр дараагийн одоо подкаст ер нь яг ингээд барьж аваад хийвэл заавал наадмаар бол наадмыг бол хэлэх бах тий. Тэрнээс одоо яг энэ нэг том баяруудаас өөр яг за залуучууд маань та нар энийг нэг хийгэрээ гэсэн тийм юу нэг хэлж өгөөч та. За одоо дараагийн подкаст ер нь подкастууд бол хүмүүст их гоё хүргээд одоо залуучуудын орчин цагт явж байгаа энэ технологийн бол энэ дэвшил шийдлүүдийг бид нэр хамгийн бүр тултан ашиглах хэрэгтэй. Сайн ашиглах хэрэгтэй. Энийг ашиглахын тулд тэр хэл байлдаг юм уу тэр хүмүүсийн бүгдийг сайхан сурах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бүх юмыг сурахаас өмнө монголчуудад бидний залуучууд хүүхдүүд маань юу хэрэгтэй нөхөр зэрэг түрүүний хэллээ шүү дээ. Монгол өв соёл гэж нэг юм байгаад байдгийг. Монгол өв уламжлал гэж нэг юм байгаад байдаг. Тэгвэл энэ соёл гэдэг нөхөр чинь яадаг юм бэхээр зэрэг цагийн эргэлтэнд нийгэм өөрчлөгдөх юм уу? Энэ ямар үндэс угсааны хүмүүс зөнхөлж амьдарч байгаа гэдгээс хамаарат тэр соёл өөрчлөгдөж байдаг байхгүй. Хамгийн гол. Тэр хувирлагдах зүйл. Тэгэхээр зэрэг энэ хувирлаад байгаа зүйл чинь ямар хөрсөн дээрээс ургаж гарч ирэх юм бэ гэхээр зэрэг л нөгөө юу бахна Монгол өв ухаан. Тэгвэл өв ухааныг л залуучуудаа дараагийнхаа үеинд дүүнэртээ хүргэсэн ийм подкастууд араасаа явж явах юм бол тэр бол жинхэнэ удамшил зөв удамшил зохистой тийм ажил болно. Соёлтой холбоотой зүйлүүд зөндөө хийж ин дөө. Хувц хундрын соёл байна. Одоо би өнөөдөр Монгол өв ухаантай холбоотой юм ярьж байхдаа би чинь ингээд Европ хувц өмсөж сууж байна тий. Би Европ хувц өмсөж байгаа энийг ярих эсвэл Монгол дээл өмсөж байгаа ярих хоёр хүмүүст ингээд харахад өөр өнцгөр харагдаж магадгүй. Гэхдээ өөрөө Монгол өв ухаанаар ингээд бодсон ингээд сурцсан хүнд бол би юу өмсөж байгааг ярих нь ерөөс хамаагүй байхгүй. Гандиг та бүхэн мэднэ шүү дээ. Ганди энтхийн ард түмний эрхчлөөний төлөө тэмцэж байхдаа би заавалчгүй ярих хэрэгтэй. Ийм Европч хувцс өмсөхгүй өөрөө зөвхөн бүр энгийн хүний хувцастай бүр ихтэй тааран юу өмсөмрээд яваад байгаа шүү дээ. Сайрын шиг тий. Тэгээд тэр хамгийн гол тэнд юу байх нь ерөөс хамаахгүй. Сидхарт бурдын ухааныг ингээд үндэслэгч энэ хүний яаж байгаа үгүй шүү дээ. Тэр хүн ямар хувцастай юутай байх нь хамаагүй. Байгаль зохимжтой энгийн тийм л байх хэрэгтэй. Өөрөлд өнөөдөр нь SDG буюу доктортой хөгжлийн зорилт гэдэг юмыг бүрэн хангасан биелүүлж байгаа тийм зүйл байгаа байхгүй юу? Тэгээ монголчуудынхаа хэм байгаа. Тэгээ зэрэг дараагийн подкастны сэдвээр Монгол өв ухааныг дэмжсэн ийм зүйлүүд. За чи одоо мал төлөх үе ярьж байна. Тэглэг байх. Гоё тэг мал төлөх үед малчин ард түмэн яг юуг анхаарч амьдарч идэм бэ? Тэгж яаж нөгөө нэг жил тойроод гараад ирсэн нөгөө нэг хэллээ малын хээлийг хавиулчлгүйгээр яаж ил балдуулчихгүйгээр яаж малаа бүрэн бүтэн ингэж толгоо бүрэн ингэж тосож шин төлөө хүлээж авдаг юм бэ гэдэг тэр арга ухаантай холбоотой юм подкаст байж болно. Яг үнэ залуучуудаа бидэд яг дараагийн сэдв боллоо шүү. За тэгээ тэрний дараагийнх нь бол мэдээж яах нь энэ мал хүүг хөнгөлж засаж ингэж нөгөө нэг агталдаг ажлууд байна шүү дээ, тийм хурга шиг засдаг. Эн чинь өөрөө тийм маш том зан үйл талхилах байхгүй. Тэгээ зэрэг тэрнтэй холбоотой. Одоо манайхан чинь гадууны засаа идэн мэднэ гэж хуулиар гараа өвчдөг үстэй тийм. Яах га засаа идээд тэр чинь өөр энерги шал өөр зүйлийг бүүн дээр нь тэгж идэж энэ төр болдгоо шүү дээ. Ер нь бол. Хүндээ асуудалтай байхгүй юу? Тэгээ зэрэг тэрийг мэдхгүй ингээд нурманд булаал идэл ингээд. Тэр итгэхэд адууны засааг нь иддэг байхгүй юу? Адууных нь сүүлнээс нь зүгээд өргөдгөө шүү дээ. Зассан засааг нь. Тэгэд одоо тэрийг дотор нь уурган гээл нөгөө тэгж. Яг хүн шинжлэх ухааны хөгжөөд тэрийг таньж мэдээд ингээхлээр зэрэг итгэл болох байх л да. Гэхдээ бидний өвгдөөс идэж болохоор зүйл байсан бол тэрийг иднэ гэж идүүлнэ шүү дээ. Тэгэд бидэрт идүүлдэг байсан байхгүй. Тэгээ зэрэг энэ олон мянган жилийн туршид идэж болоод заримтайгаа идэж болохгүй байж байгаа эндээс идэж болохгүй юм биш үү гэдэг л мэдчихэл гэж шүү дээ. Өнөөдөр зөвхөн уурга гэдэг юмар барьж аван готаал. Тэр маш их уурга байна гэдэг нь
би чигнүүлэл байгаа. Тэгээ тэн дээрс нь нөлөө ёс байж байгаа. За дараа нь болохоор зэрэг одоо тэгээд нүүдлийн соёл иргэншилтэд дагсан наадмаас өмнө морь мал уяхтаа эсвэл тэр бүхий бэлтгэлтэй тэгээд 93 наадамтай холбоотой за тэрний дараа болохоор зэрэг нэг эсхий хийх бол эсхий хийж дуустаа булны найр гэж хийдэг. Эсхийнийхээ хийж дуустаа эсхий хойлоод ингээ явдаг тэр голын бул гэж ярьдаг шүү дээ. За. Тэгээ тэр нь хамгийн сүүлд нь тэрнийхээ булны найр гэж гэдэг эсхий дуусчаад явдаг. Тэр найр. Би чи шал уруугаар ойлгодог гэсэн юм шүү дээ тэгвэл. Эсхий хийж дуусаад оройн нөгөө цүү хайдаг л гэж ойлгоод байсан нэг. Тэр нөө тонголог тамир кино дээр тиймэрхүү соёлын тэгээ өгчгөр зэрэг тэрийг харж тэрүүгээр харж байгаа байхгүй юу? Булны найр гэж юм хий. За дараа нь болохоор зэрэг 8 сарын сүүлээр юм ингээд баг өдөр мөдрөө сонгож жагаад 9 сар ихээр юм уу тамганы найр хийн. Нөгөө унгаа тусангаа барьчаа тэгээд тэнд унаг тамгалах найр хийдэг. Тэгээд тэнд тамганы найр гэж явдаг. Энэ бүгдээр яаж ирэх вэ зэрэг энэ нүүдлийн соёл иргэншлийг хадгалж хамгаалж цааш нь хөвлүүлэхийн тулд яг энэ зүйл заавалчгүй байх ёстой юм шүү гэдгийг л бидний өвөг дээдс ингээд нэг тайлга тахлаг болгож үлдээгээд байгаа байхгүй юу. Тэр нь өөр яах нь тайлга тахлаглаа одоо манайхан овоон дээр гар эдэн лам нар сууж байгаад ном уншаад энийг л одоо айгуул тайлга тахлаг байх гэж ойлгож байгаа да айгуул тий. Тэгээ зэрэг энэ нөр жижигхэн тэр тэмдэглэлт энэ зүйлийг чинь тайлга тахлах гэдэг талархах эрдэм яваад шүү дээ. Дандаа талархаж байгаа зүйл шүү. Дандаа талархаж байгаа зүйлийг ойлгож хэрэгтэй манайх. За ийм зүйлүүд гар араасаа. За ингээд цаашаага явсаргана навар эртний дээр хийдэг байсан цагаан сар шиг хийж болно шүү дээ бас тий. За ингээд жил тойроо ингээд юм хийж болно. За тэгээд чи бас их чухал асуулт асууч учраас энэ дээр би нэг зүйл хэлчих. Монгол залуучуудын хөгжил угаасаа дэлхийн түвшинд угаасаа хүрсэн. Асуудалгүй. Цаашид Монгол залуучууд бүр давж гарна. Давж гарахад монголчууд бидэнд юу хэрэгтэй нөхөр зэрэг бидний хөгжлийг ийм нэг босоо голчийн дагуу бидний хөгжил явна шүү гэдгийг босоо голч хэрэгтэй байдаг байхгүй. Монгол улсын босоо голч болоо явахлаар зэрэг хүн болгон дуртай тал руу харж хөгжиж байгаа. Нэг юм руу харуулаад бүгдээрээ хэмээн нийлүүлээ хөгжиж юм бол манай Монгол улс хөгжил гэдэг юм одоо асуудалгүй. Үгүй тийм бүр бат итгэлтэй байдаг хүн шүү дээ. Харах зүг бүгд нэг чиг рүү нэг ийм юм руу л харна гэсэн. Тэр босоо голчийг л дэмжсэн ийм юунууд байх нь. Подкаст тийм сэдвүүд байвал их сайхаа гэж харж байна тий. Би бас таны одоо яг эрхэлж байгаа ажлын чинь талаар бас дахиж асуумаар санагдлаа. За. Та энэ дөрвөн бэрх академийн талаар дэлгэрүүлж яриач. Та одоо өөрөө одоо онлайн математикч хүн тий. Тэгээд Монгол өв соёлын талаар маш их судалгаа хийсэн. Одоо ийм хүн болж таарад байдаг. Тэгээд одоо хийж байгаа энэ дөрвөн бэрх академи. За одоо дахиад одоо дөрвөн бэрх академиараа дамжуулаад дараагийн ямар одоо ийм өв уламжлал соёлын талаар ийм одоо ажил хийхээр төлөвлөж юм. Яг энэ талаараа бас биднэрт яваач. Дөрвөн бэрх академи өөрөө боловсролын сургалтын болон эрдэм шинжилгээний ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд дараагийнх нь одоо 3 дахь том чиглэл нь болохоор Монгол өв ухааныг судлах. Энэ чиглэл орж ирж байгаа. Энэ судалгаан дотор орж ирж байгаа чиглэлээ. За тэгэнгүүтээ өнөөдөр боловсролын салбар дээр манайх ч боловсрол дээр жоох асуудал байгаа шүү дээ Монгол улсад. Алчгүй асуудал байгаа тань. Энэ асуудлыг шийдэх шийдлээ манайхан дандаа гаднаас хайгаад байгаа. Тэгээд дөнгөж сая монголчууд маань Монголын боловсролын салбарын одоо эрдэмтэд маань нэг юм дээр тогтож байгаа нь болохоор зэрэг. За бид нар гадны маш олон зүйлийг авч сүүлийн 100 жил хангалттай туршлаа. Зөрүү чинь бурхны шашин, шарын шашин толботыг тооцсон бол хэдэн 100 жил туршчлаа шүү дээ. Одоо хангалттай юм байна. Бид нар ирээдүйн яг дэлхийд ингэж Монгол улсыг мандан бадраах дараагийн одоо энэ цахим технологийн энэ эрен үед энэ оюуны эрен үед энэ ухамсарын эрен үед дараагийн 2 дахь их Монгол улсыг бид нар байгуулах бүрэн боломж нь гадны энэ ухаанаар биш юм байна гэдгийгээд хүлэмжсэрч цогцлоо. Одоо ах нь бол манайхан үзэж байгаа харж байгаа хүмүүс байвал зарим таньж байгаа дөө. Би ч одоо герман хэлний сургуульд 10 жил ажиллаа. За. Тий. Тэрүүгээр Германы хөтөлбөрөөр хүүхдүүдийг Австри, Герман, Швейцарт яаж бэлтгэдэг вэ гэдэгт ч одоо гар бие оролцоо явуулчихлаа. За дараа нь болохоор зэрэг Кембриж олуулсан хөтөлбөр гэдэг имийг хэрэгжүүлээд одоо ингээд 13 4 жил энэ дээр ингээд ажиллаад энэ чиглэлээр бас сайд байдууд бас зөвлөх мөрлөх нэтэр гэсэн. Бас ингээд яаж байгаа. Тэгээд сургуулиудад, хувийн сургуулиудад бас консалтингийн юм үзүүлээд ингээд явж байгаа юм баггүй юу. Тэгээ энэ бүх юм маань өөрөө яаж байгаа нөхөр зэрэг Монгол хүүхдийг бэлдэж чадж гэнэ нөхөр зэрэг Монгол хүүхдийг яаж вэ? Олон улсын төвчний ур чадвартай болгоод байгаа болохоос биш яг Монгол хүүхд болгож бэлдэж яагаад чадахгүй. За энийг бол бистэ боловсролын салбарын
хариуцлагатайгаар хэлчихнэ. Би өөрөө ч одоо олон жил 24 жил энийг турш үзлээ шүү дээ. Янз янзаар. А яг улсын тэргүүний үнэхээр супер тэр эсэлтийн ерөнхий шалгалт, тэр олимпиад уралдаан, тэр олон улсын гаргаж байгаа амжилт энтрээр үнэхээр супер тийм сургуулиудыг бүтээж чадлаа бид нар. Чадлаа. Тэгэхээр зэрэг бид нар тэрийг хийж чадаад байгаа мөртлөө тэрийг төгсөж гарч ирж байгаа хүүхдүүд нь юу болоод байна вэ? Монгол хүүхд хэд хэцүү дандаа гадаадд очиод дандаа гүйцэтгэх төвшний албан тушаал дээр л ажилдаг ийм л хүмүүс болж хувираад байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь жоохон харамсалтай шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ залуучууд энэ хүүхдүүд маань яавал тэгвэл Монгол дүр төрхөөрөө дэлхийн одоо онцгойж ингэж ондоошиж ялгарсан юм Монгол хүн болох юм байх хэрэг. Заалчгүй нөтрөө Монгол хөрсөн дээр Монгол өв ухаан дээр ургах хэрэгтэй. А Монгол өв ухаан дээр ургаад ингээд гараад ирсэн хүүхдүүдийг бид нэр дараа нь яах вэ? Ёстой. Тэр Харвард, Оксфорд, Кембрижээр бүр хүчээр шахуу явуулж сурах хэрэгтэй байхгүй. Тэгэж багаж эзэмшүүлж хэрэгж байна гэсэн үг. Монгол өв ухаанд тэр юм уу гэдэг. Хүчийг ухаанаар үржих багаж гэдэг. Хүчийг ухаанаар үржих багаж гэж. Энэ юу хэлж байгаа нөхөр зэрэг одоо энэ технологи одоо бид нар энэ өөрөө энэ подкаст хийгээд сууж байгаа энэ өөрөө бидний энэ зүйлүүд бүгдээр яаж байна. Хүний өөрийн хөдөлмөрийг маш ихээр хөнгөвчлээд хүний бүтээмжийг асар өндөр нэмж байгаа өстэй тийм. Энийг хилээд байгаа бидний өгд ийцсэн. Энийг харчаад хүчийг ухаанаар үржих багаж гэдэг зүйл бол ахуйг бүрдүүлэх 10 дахь зүйл байж шүү. Энийг Монгол миний өвөр хөвгт маш сайн авч хэрэгжилж байгаараа гэсэн ийм санаа өгсөн байхгүй. Тэгэхээр зэрэг Монгол өв ухаан гээл Монгол уламжлал гингүүт одоо орчин цагийн юмтай зохицохгүй зүйл гэсэн ойлголт биш. Харин бүгд энийг дандаа дэмжсэн тийм ойлголтууд байж байгаа. Харин тийм. Энийг ялгаж ойлгож авах юм чухал. Миний бас нэг бодож үзэх зүйл яг тэр л дээ. Тэр нөгөө одоо өмнөх рүүгээ одоо өмнөхөө ингээ муу юм шиг ингэж яадаг тий үздэг. Тэгээд ингээд бусдын юмыг ингээ сайн юм шиг ингэж хаардаг тий. Гэтэл эн чинь ямар нэгэн байдлаар мандаа одоо энэ өвөг дээдсүүд байна уу одоо энэ эрдэмтэн мэрэгдэд байна уу ингээд ямар нэгэн байдлаар ингээд арай өөр өнцгөөс нь хилцсэн байх тоо. Тэ? Одоо бол таны тэр одоо саяын томьёолол бол яг л хилцсэн биш үү? 10 дахь ухаан дээр техник технологийн хүний хөдөлмөрийг хөнгөвчлж байгаа энэ багц хэрэгслийг 10 дахь юун дээр авч хэрэглэе. Гэт ингээд хилцсэн л байгаа. Айл үндэстэнд 13 дугаар зуунд хүртэл бүгд эзэн Чингис хаанаас энэ тентхийн дархчул, уртаа, гартаа хүмүүсийг бүгдийг л байсан. Үндэс, шашин шүтлэг, зүс царай, хүйс үл харгалзсан авч их Монгол улсынхаа үйл хэрэгт бидний хүчийг зөрчил заруулдаг байсан биз дээ. Яг энийг бидний өгдөөс тийм өөрснөө хийжсэн хүмүүс дараагийн үе дээр энэ технологи, AI ч үеийн зүйлийг хэрэггүй шүү гэж дуурахгүй байхгүй. А энэ хамгийн гол нь түрүүний хэлдэг нь босоо гочийг дэмжиж явах хэрэгтэй. А босоо гочийг дэмжихгүй юмс байхгүй. Зөв зөв. Тэгээд дөрвөн бэрх актем өөрөө яаж юм гэсэн үг. Монголын одоо хөгжлийн босоо голч гэдэг юм дээр судалгаа хийгээд дуурайд явж байна гэсэн үг. А боловсролын салбарын хөгжлийн босоо голч дээр нэлээд том юм бэлтэж байна. За энийг ингээд ерөнхий боловсролын сургууль, боловсролын байгууллагуудад урт багийн хугацааны сургалтууд болгоод өгөөд ингээд хамтарч ажиллаад ингээд явж байна тий. Маш гоё санагдчихэв. Одоо залуу хүний хувьд одоо тантай ингээ яриа суусантай ёстой мэддэггүй юм а бас их мэдлээ. Мэддэг юм шиг мөртлөнгөөсөө мэддэггүй юмнууд маш их байдаг юм байна. За яг энийг бас манай одоо залуучууд түгээн дэлгэрүүлээд нэг төгжрөлд явж явах хоорондоо нэг сонсоод тий. Тэгээд ярилцлага маань бол үнэхээр гоё болж ийн гэж бодож байна. Тэгээд өнөөдөр дүүгийнхаа одоо урилгыг хүлээж авч одоо Наматгийн энэ залуучдынхаа хэрэгжилж байгаа төсөлд ингээд эхний дугаарт нь 25 оны эхний дугаарт нь оролцож байгаа. Үнэхээр их баяртай байна. Тэгээд дүү нь бол даатгалын компанид ажилладаг. Мөнх даатгал. Тэгээ манай одоо даатгалын компаниас бас жижигхэн гарын бэлэг байгаа. Тэрийг бас танд гардуулъя гэж бодоод. За бэлгээ авчих. За. За энэ нэг юм байна. Йоо би бүр над бүр амар гоё санагдаад байна. Би анх удаага л юм бичлэг янз бүр юмд одоо ингэж сууж үзэж байна. Тэгээ тэр Монгол өв ухаан дотор ингэж одоо бид нар Монгол өв ухаан гэж ерөнхий үгээр яриад байгаа болохоос дараагийн подкастуудаар задлах юм бол зөвхөн хүний хөгжил дээр ихэд л их Монгол улсыг байгуулах үед тэр 950 мянган иргэд яасан бэ гэсэн чинь 13 ийм төвшөнд хүний хөгжлийг авч үздэг байсан баг. Тэрний доотлын 5 нь болохоор дандаа асуудалтай төвшнүүд. Дандаа булхай, хүн хийж булхай, боовлхай, булаа гэсэн ийм хүний хөгжлийн 5 төвшин баг. Хүн төрлөخت ийм 13 төвшөнд байдаг юм бэ. Бүр хүн төрлөх Монгол биш.
хүн төрөлхтний хүний хөгжлийн 13 төвшөнд байдаг. Тэгвэл доотлын 5 нь их Монгол улсын үед байхгүй болж чадсан байгаа хөөхгүй. Тэгээд дээдлийн 8 нь яасан байх нь. Дээдлийн 8 нь болохоор зэрэг яг их Монгол улсыг бүрдүүлсэн тэр 950 мянган иргэдийн нөгөө боловсрсон төвшин юм байсан байна. Тийм учраас дэлхийд дахинд яатсан байна. Хаач очил ингээл нэг 1000 тэнд очил, 100 тэнд очил хүмүүсийг удирдуулаад өрхөд тэднийг бүгдийг багшлахын сургахын засгалахын засаглаад үйлдвэрлэл хийлгэхин хийлгээд ингээд аваа явчих чаддаг. Ийм төвшөнтэй байсан байна. Тэгвэл өнөөдөр энэ хүн төрөлхтөнд 13 төвшний хөгжилтэй байна гэдэг жишээ нь аль ч улсын боловсролын салбар дээр юм гарч ирээгүй л байхгүй л. За, залуучууд дүүнэрийнхээ урилгыг хүлээж авч өнөөдрийн подкастт маань оролцож маш сонирхолтой яриа өрнөс Эрдэнэ хатаас үнэхээр их баярлалаа. За гэлээ. Тантай бас подкаст хийсэн чи айгүй хантай байлаа. Сандрах янз бүрийн байсан. Тэр нөгөө нэг ингээд асуултаа холбож байгаа. Энэ бол бас тийм нэлээд тийм юутай байна. Надад их тийм маш сайн хөтөж байлаа сая өөрөө зүгөөсөө тий. За тэгээд мэдээж одоо оролцсон зочиндоо Жисай намаатах салбар байгууллагаас маань жижигхэн бас гарын бэлэг ирсэн байна. Тэгээд энэ бас дурсгалын өгөхтэй. Тэгээд энэ жил бол Жисай намаатах салбар байгууллагын эртний сайхан төсөл хариуцсан захирлаар одоо Мегмар сүрэн маань ажиллаж байгаа. Тэгээд Мегмар сүрэн зорилгын Мегмар сүрэн тий. Ил Эрдэнэ танд Намад X подкастын 2025 оны анхны зочин болсонд баярлалаа. Жисай намаатах салбар байгууллага Намад X төслийн хамт олноос гэсэн. За гэлээ. Таны одоо номын сан бол үнэхээр шүтмээр мундаг их номтой ийм юм байлээ. Тэгээд тэр бас юу тусал нэмж байгаа шүү. Одоо за гэлээ. Ман судрын хэвлсэн монголчууд дэлхийг өөрчилсөн гэсэн ийм Мэри Фаверио гэдэг ийм зохиолч юм. За энэ дээр манайхан энэ би ерөнхөн дундаас нь ячаад энэ Намад X гэдэг энэ нэр өгсөн байна шүү дээ тий. Намад X гэдэг X гэхлээр зэрэг бид нар дандаа нөгөө код ярьдаг. Нууц гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр зэрэг Монгол өв ухааны одоо ахих номшил судлаад байгаа зүйлүүд тэгээд нэг өснөг математикийн томьёо шиг байдаг. Дандаа одоо орчин цагийн залуучуудын ойлгох хэрэглэх нэлээр крипто байдаг байхгүй. Тэгээд тэр криптог бид нэр яаж Монгол өв ухааны нэг тайлж гаргаж ирэх вэ гэхлээр тэнд математик сэтгэлгээ, математик загварчлал. Тэгээд маш олон салбарын юу ах нь хэлхийн баялаг. Ийм олон зүйлүүд орж ирж байгаад явж байгаа. Тэгээд тэнд код тайлах ажил хийж байгаа гэсэн үг. Монголчууд эртний өвд эцэг тархинд боловсруулсан кодыг тайлах ажил. Яг тэрнтэй адилхан одоо жишээ намаатах салбарын залуучууд Намад X гэдэг яг энэ кодтой юм шиг юм нэрлэлсэнд энэ юу их тийм юу бooгаад байна л дээ. Цаанаасаа бас нэг энергинд харж байгаа юм байлгүй дээ гэж ингэж харж байна. За гэлээ залуучуудад. За бас бэлэг маань дуусаагүй. Тэгээд одоо манай дүүн өөрөө даатгалын компанид ажилладаг. Даатгалын бизнесээр одоо ажиллаад 14-5 дахь жилд орж байна. Компани маань зүгээс бас нэг жижигхэн бэлэг бас ирсэн байна. За гэлээ. Шинэ сарын өмнө тийм ингэж хаалах юм байна. Шинэ сарын өмнө ингээд бэлэг аваад явж байна тий. За тэгээд хүний алга дээш нь харуулдаг гэдэг нь Эрдэнэ монголчуудын уугуул эрдэм учраас тайд манаас хайхтар байна. За бас дараагийн бэлэг байна. Тэгээд энэ маань бол одоо хоёулаа одоо яг энэ студи бол Argun and Zoe гэдэг подкаст хийдэг. Одоо мөнх даатгал компани маркетинг харилцагч үйлчилгээний хэлтсийн захирал одоо миний найз студи дээр Ариун Баяр гэдэг залуугийн студи дээр хийж байна. Тэгээд Ариун Баярын маань бас таны одоо энд хүрэлцэн ирсэн юу гүнлээ танд бас энэ өчүүхэн бэлгийг өгсөн байна. Тэгэхээр энэ нь бол 88 фильмсээс одоо эдний подкастад оролцдог хүмүүстэй энд ирсэн энд морилсон зочдтой өгдөг ийм бэлэг юм байна. Зөв. Одоо энэ бас бэлгийг ийшээ харуулж чинь тийм. Скайн мэдж штэ. Тийм ээ. Энийг өшөөлөхөд бас одоо ялаа энэ тийм гоё сайхан тог тухтай энэ орон зайг бүрдүүлж ажиллаж байгаа юм байна залуучууд. Тэгээд энэ орон зайдаа олон хүмүүсийн оюун ухааны охийг олон төмтэй хуваалцахын бүтээл те. Эндээс төрж гарч байгаа баха цаашдаас олон төрж гараасаа. Тэгээ энэ бүхэн бүгдээр нэг түрүүний минь хэлдэг те. Нэг орчхон бидний нэг босоо голчийг л дэмжсэн юм зүйл байх юм бол хүссэн үсээгүй баатар. За, намаатах салбарын Жисай намаатах салбар байгууллагын эртний сайхан төслийн дэд төсөл Намад X подкастын маань 2025 оны анхны дугаар маш амжилттай боллоо. Үнэхээр яг залуучуудад хүргэе гэсэн мэдээллийг
танаас би авч чадлаа. Энийгээ одоо залуучуудаа хүргэх дараагийн одоо тэр ажил нь бидэрт залуучуудад үлдэж байна. Энийгээ одоо маш сайнаар хийнэ гэдгээ танаас амлая. Дараагийн бас подкастын дараагийн тэр явах тэр зам жимийг бас та хэлж өглөө. Тэр яг жимээр бид нэр энэ Монгол өв соёл, Монгол өв ухаан энийг хөгжүүлэх те. Тэр Монгол голчийн одоо юу дэмжсэн босоо голчийг ингэж дэмжсэн ийм одоо ажлууд хийгдэх болноо. Дөрвөн бэрх актемтай ч гэсэн бид нар маш их хамтарч ажиллах юм сонирхолтой ийм үетэй байгаа. Тэгээд маш их баярлалаа ярдана. За амжилт хүсье залуучуудаа. Тэгээд аливаа үйл ажиллагаан дээрээс ингээ шинэ залуучууд маань өөрсөндөө ингээ даалгавар аваад авахлаар зэрэг ингээ багш хүний тухай тий. Их тааламжтай байдаг шүү дээ. За тэгээд Монгол өв ухаанаараа гангарч амьдрах хэрэгтэй Монгол залуучууд. Тэгэхэд бид одоо Монгол ухаанаа сураагүй хүмүүс жоохон ичдэг юм нийгмийг утгахгүй бүтээн. Тийм болохоор зэрэг яалтчгүй илүү явна. Монгол ухаан дээр суурилсан бүхэн бүгээс дэлхийд завхайлах. Энд бат итгэлтэй байна. Шинжлэх ухааныхаа талаас ч тэр энергийн талаас ч тэр залуучуудаа бас ингэ хэлэхэд юу гэж ирэхлээр зэрэг одоо монголчууд гадагшаага таваар зардаг биш. Монголчууд энерги борлуулдаг ийм энергийг арилждаг ийм монголчуудын ирийг хэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ олон сайхан бүтээлүүдийг төрөж олон сайхан энергиүүдийг те одоо энэ дэлхийд хүргээрэй гэж ингэж ирээ. Бүгд амжилт хүсье. Ялаалаа. За баярлалаа Эрдэнэхаа. Тэгээд залуучуудаа дараагийн подкастаар уулзъя. Бид нар Монгол өв ухаан, Монгол өв соёлыг одоо дэмжсэн, бүгээн дэлгэрүүлсэн энэ подкаст маань үргэлжлэнэ. За бүгд